За багш нь өнөөдөр та нарт Тэмээ буу хоёрын тухай үлгэрийг уншиж өгнө. Эрт урдын цагт одоогийн бугын 12 эвэр шиг Тэмээ өөрийгөө бүх амьтдаас хамгийн гоё нь гэж эврээрээ ямагт гайхуулан явдаг байжээ. За нэгэн өдөр буг Тэмээнээс Тэмээ өнөөдөр айн амьтдын хуралтай тул та надад эврээ түрзээлээж би таны эврээр нэг өдөр гойчоод ирье гэж хэлэхэд Тэмээ бугт зөвшөөрөөд эврээ өгчихжээ. За багшийн саяхан ярьж өгсөн үлгэр дээр юуны тухай байсан бэ? За. Амттын баяр болоод тэгээд тийг нь хараад надад би түүний сүлийг аваад зөвшөөрч магадгүй ингээд зүйсэн чи өгсөн. Морь буг хоёр ээжээч өгөөгүй. Тэмээнд юуг нь өгөөгүй лээ? Зүйл. Баяр хоёрын өгөөгүй штэ. Тэмээ амьтдад яаж ханддаг байсан? Тэмээ амьтдад зүйтэй. Өөрийгөө айгу гайхуулдаг байсан байх нь ш тэ. Шинжилсэн хөтөлбөрийн хүрээнд чанга уншлагын арга зүйг сургууль үйл ажиллагаанд хэрэгжүүлэх. Чанга уншлагын арга зүйг хэрэгжүүлэхийн танхимын сургалтанд 2 удаагийн татамжтай хамрагдаж, эцэгийн асран хамгаалагчдад чанга уншлагын арга зүй сургалтыг хүргэж, хүүхэддээ номоо хэрхэн сонгох, уншиж өгөх талаарх сургалтыг зохион байгуулан ажилласан. Чанга уншлагаар хүүхдэд үлгэр зохиолыг уншиж өгснөөр хүүхдийн сонсох, ойлгож ярилцах, үлгэрийн өөрийн үгээр илэрхийлэн ярих чадвар нэмэгдсэн. 5% нь үлгэрийн зургийг харж ярьдаг. 10% нь үлгэрт гарсан үйл явдлыг өөрийн ойлгосноор илэрхийлэн ярих чадвар. 80% нь үлгэрийн үйл явдлыг цааш өргөжлүүлэн төсөөлөн ярьдаг. Хүүхдийн үлгэр зохиолыг ярьж сонсох чадвар агсаа. Эцэгийн асран хамгаалагчдад чанга уншлагын арга зүйг таниулан, үлгэрийг хэрхэн хүүхдэд уншиж өгөх талаарх сургалтыг зохион байгуулан, хүүхдүүд эцэг эхтэйгээ хамтран өөрсдийн мэддэг үлгэрийнхаа дөрвүүдийг ярьж, хамтдаа зурж нэг өдрийн хамтын үйл ажиллагааг зохион байгуулан ажилласан. Бүлгийн нийт 30 эцэг их бүрэн 100% идэвхтэй хамрагдсан. Эцэг их асран хамгаалагчид хүүхдэд зориулах нэг цаг челленжид нэгдэн хүүхэддээ үлгэр ярьж өгч, үлгэрийнхаа тухай хамтран ярилцаж, захин групптэй байршуулсан.